За тийм яг хөө төсвийг нэмэгдүүлээд ах нь мэдээж одоо нэг данхар төр гэдэг шиг бас л одоо төсөвт дарамт учруулна. Таны хэлж байгаа тэр түншлэлийн хэлбэрээр өөрөөр хэлбэл сонгуулийн ерөнхиөр маш санаачлахтайгаар маш олон байгууллагатай хамтарч ажиллаад нийгмийн одоо социалны реклам гэдэг шүү дээ. Иймэрхүү хэлбэрээр 4 жилийн туршид сонгуул ямар чухал вэ? Сонгуульд оролцох нь ямар чухал вэ? Насны бүлэгт сегментчлээд ингэж ажиллах төлөвлөгөө байна уу гэж үндсэндээ асуугаад байна. За нэр дэвшиж микрофоныг нэ. Тэгэхээр би түрүү нөгөө сонгуулийн байгууллагад олон улсын менежментийн стандартын тухай ярьсан. Тэгэхээр тэр стандартын зарчмаар бол энэ сонгуулийн үйл ажиллагаа зөвхөн санал өгдөг өдрөөр хязгаарлагдахгүй бүтэн одоо сонгуулийн циклийн хугацаанд энэ сонгуулийг явуулах бүх процессүүдийг нэг бүрчлэн задлаад энэ процессын сайжруулалтыг хийх замаар энэ сонгуулийн оролцоо, сонгуулийн үр дүнгийн сэтгэл ханамжтай байдлыг дэвшүүлдэг ийм менежментийн арга хэрэгсэл байгаамаа. Тийм болохоор одоо таны ярьж байгаа энэ 4 жилийн хугацаанд гэдэг юм уу 6 жилийн хугацаанд бид нар энэ сонгогчдын улс төрийн оролцоог сайжруулах, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, за улс төрийн намуудын одоо дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрт нийгмийнхээ тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх, сонгогчдынхоо хүсэн хүлээж байгаа тийм бодлого зорилтыг хэрэгжүүлдэг төр засгийг эмхнэн байгуулах хүрээнд бол ийм өргөн хүрээтэй процессын сайжруулалтыг хийдэг ийм менежментийн арга хэрэгсэл байгаамаа. Тийм учраас би энэ арга хэрэгслээр дамжуулаад таны ярьж байгаа энэ одоо гадаад иргэдийн оролцуулах, төсөө хүрэлцээгүй байдлыг одоо шийдвэрлэх, за сонгуульд тоглох өдрийг одоо хамгийн одоо өргөн оролцоотой байхын боломжтой өдрийг тоглох гэх мэтлэнгээр энэ бүх процессүүдийг илүү сайжруулах ийм замаар энэ асуудлыг шийднэ гэж ингэж харж байгаа.